сайн сонсогдсон. Би чин үннийг хэлье. Хоньны хашаанд хаалгаар ороогүй хүн бол хулгайч байж таар. Харин хаалгаар ордог хүн эзэн байх ёстой. Манайч хаалга нээхэд эзэн хүн хоньдоо нэр хочоор нь дуудаж бүгдийг хашаандаа гаргаад дагуулan явдаг. Хоньны сүрэг эзнийхээ дууг таньдаг учраас хойноос нь дуулууртаяа дагав. Тэр сүрэг өөр хүнийг дагахгүй бөгөөд үл таних хулгайчийн дууг сонсоод тарж зүгтэн хэмээн Есүс хэлжээ. Хүмүүс энэ сургаалт үлгэрийн утгыг ойлгосонгүй. Тийм учраас сонсогдов. Би үннийг хэлж байна. Би бол тэр хоньны хашааны хаалга мэт. Надаас өмнө олон хулгайч хүн байсан боловч миний хонь шиг хүмүүс тэднийг хэрэгсэнгүй. Зөвхөн хоньны хашааны хаалга мэт надаар дамжин хүн миний улсад орж мөнхийн зовлонгоос аврагдана. Тийм хүн эрх дураараа цугчих хонь мэт болно. Хулгайч нар зөвхөн алж талах бодолтой байдаг. Харин би хүнд хангалуун амьдрал өгөхөөр ирсэн. Би тэр сүргийн сайн санаат эзэнтэй адил учраас өөрийн хоньны сүрэг мэт хүмүүсийнхээ төлөө амиа өгнө. Гэтэл хөлсний хончин хоньны сүргийг хизээч өөрийн гэж үзэхгүй. Тийм хончин чон харвал амиа хаацайлж хоньдыг орхин зүгтэнэ. Тэгээд хоньны сүргийн зарим нь чононд идүүлж, зарим нь төөрч алга болно. Жинхэнэ эзэн хүн хизээч юм байхгүй. Би бол хоньны сүргийн сайн санаат эзэн учраас өөрийнхөө хонь бүрийг миний хонь болгон намайг танина. ертөнцийн эзэн эцэгтэйгээ би хэрхэн ойр дотн байдгийн адилаар өөрийн хоньны сүрэг шиг хүмүүстэйгээ ойр болно. Би тэдний төлөө амиа өгнө. Израиль болон энэ дэлхийн бүх улсад миний хоньны сүрэг шиг хүмүүс байна. Би тэднийг мөнхийн зовлонгоос авна. Тэд намайг сайн мэддэг болно. Тэгээд хожим миний израильчуудтай нэгдэж ганц эзэнтэй нэгэн хоньны сүрэг болно. Би сайн дураараа амиа өргөхөөр шийдсэн учраас ертөнцийн эзэн эцэг минь надад бүх хайраа зориулдаг. Дахин амилахын тулд би заавал амиа өгөх ёстой. ертөнцийн эзэн эцгийнхээ хүслийн дагуу би үхээд дахин амилах хэрэгтэй. Тийм учраас хүмүүсийн дур зоргоор би тэдэнд алуулахгүй. Энэ бол миний хүсэл мөн гэж Иесус хэлэхэд хүмүүс маргалдаж. Энэ хүнд муу ерийн сүнс шөглөсөн байх. Галзуу амьтан байна. Үүнийг сонсох хэрэггүй гэж зарим нь хэлэхэд үгүй. Муу ерийн сүнстэй хүн ингэж ярихгүй. Бас муу ерийн сүнсний хүчээр ямар ч сохор хүн хараатай болж чадахгүй гэж зарим нь хэллээ. Өвөл нь Ерүсалим хотын сүмийг сэргээсний баяраар Иесус сүмийн хашаан доторх Шилмо хааны нэрмжит газраар явхад хүмүүс тойрон цуглаж та биднийг төөрөлдүүлээд байх хэрэггүй. ертөнцийн эзний илгээсэн аврагчийн бол бидэнд тодорхой хэлээч гэж хэллээ. Би урд нь та нарт хэлсэн. Харин та нар үнэмшээгүй. ертөнцийн эзэн эцгээ төлөөлөн хийсэн гайхамшигт үйлс бүхэн минь жинхэнэ баталгаа мөн. Харин та нар миний хоньны сүрэг биш учраас надад хизээч итгэхгүй. Миний хонь шиг хүмүүс үгийг минь сонсно. Би тэднийг сайн мэднэ. Тэд хойноос минь дагаж байна. Би тэдэнд яр бусын мөнхийн амьдрал өгч, мөнхийн зовлонгоос бүр мөсөн чөлөөлнө. Хинч тэднийг надаас салгаж чадахгүй. ертөнцийн эзэн эцэг минь тэднийг надад өгсөн юм. Бүхнээс хүчтэй ертөнцийн эзэн эцгийн минь гараас хинч тэднийг салгахгүй. Би ертөнцийн эзэн эцэгтэйгэн үргэлж нэгдмэл гэж Иесус хэлэхэд хүмүүс түүнийг алахаар чулуу шүүрлээ. Иесус тэдэнд хандав. Би ертөнцийн эзэн эцгийнхээ өмнөөс та нарт олон сайн үйлс бүтээж өгсөн. Тэдгээрийн аль нь намайг чулуудаж алах шалтгаан болов гэж асуухад сайн үйлсээ бүтээсний чинь төлөө бид чамайг чулуудаж алахгүй. Харин чи жирийн нэгэн хүн байтлаа өөрийгөө ертөнцийн эзэн гэж байна. Үүгээрээ чи ертөнцийн эзнийг доромжилж байна. Үүний чинь төлөө бид чамайг ална гэж хүмүүс хариулжээ. Та нар надтай адил гэж дээр үед ертөнцийн эзэн хэлснийг түүний сургаалд бичсэн байдаг шүү. Түүний сургаалын үг бүр нь үнэ. Тийхүү өөрийнх нь үгийг дагдаг хүмүүсийг ертөнцийн эзэн өөртөөгөө адил гэсэн. ертөнцийн эзэн эцэг намайг сонгон авч нааш илгээсэн. Тийм учраас би өөрийгөө ертөнцийн эзний хүү гэвэл түүнийг доромжилж байгаа хэрэггүй. Хэрв би өөрийнхөө хүслээр юм хийсэн бол та нар надад итгэх хэрэггүй. Харин би ертөнцийн эзэн эцгийнхээ тушаалаар гайхамшигыг бүтээхэд та нар итгэх дургүй байна.
Тэгвэл миний хийж байгаа юмыг харж итгэцгээе. Тэгсэн цагт л ертөнцийн эзэн эцэгтэйгэн би хэр зэрэг нэгдмэл болохыг та нар мэдэх болно. Хүмүүс түүнийг дахин баривчлах санаатай байсан учраас Есүс Иерусалимаас зугтан гарч Йордан голыг гатлан анх жогн хүмүүсийг усаар угааж өгч байсан газар ирлээ. Олон хүн хойноос нь очиж Есүстэй уулзан түүнд итгэснээ хийж усаар угаан батлагч жогн бидэнд ямар ч гайхамшиг бүтээж өгөөгүй боловч Есүсийн тухай хэлсэн үг нь үнэн байжээ гэцгээлээ.